Хизээ ярих юм бол гээд нийгмийн хүлээлттэй байсан Монгол улсын ерөнхий сайд асан маань ярьлаа. Тэгээд энэ ч бол яг хувь улс төрчид хоорондын асуудал байдаг бах л да. Гэхдээ тэр хувь улс төрчдийн асуудлаас гадна би ерний суур тогтолцоонд нөлөөлөд байгаа зүйлсүүдийг хэлмээр санагдаад болдог. Өчигдөр олон ярианаас нэг зүйлийг монголчууд бүгдээр ойлгосон баха. Хуульч ёс, шударга ёс гэдэг зүйл шударгаа шүүлэх эрх гэж юм байна уу юу гэж. За улс төрчид сууж агаад хэн нэг ялалдаг. За энийг бол одоо хэд хэдэн улс төрчид ярьчлаа шүү дээ. За ерөнхий сайд байсан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн хүртэл өөрөө ингэж ярьчихлаа. За энэ дээр одоо ямар дархлаа авах хэвтэй. Энэ ард түмэн ер нь яах хэвтэй. Энэ шүүхэд итгэл байх хэвтэй юм уу? Байх юм уу? Байхгүй юм уу гэдэг ч одоо. Хэн нэгэн одоо өөрсдийг нь үгүйсгсэн, шүүмжилсэн хүнийг бариад хийждэг. За өрсөлдөгч нарыг бариад хийждэг. Сонгуульд өглөө гэхэд сонголтгүй болгодог. Ард түмнийг. Тэгээ энэ ийм байдал байгаа цагт бид нар үндсэн хуульчаас арчлалыг яриад яах юм? Улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч Ган Зэрэг хаа байна. Дуграач. Улсын ерөнхий прокурор Жаргал сайхан. За би Жаргал сайханг бол одоо хууль бусаар томилогдсон гэж нэлээд зарлчихсан. Угаасаа хууль бусаар томилогдсон. Энэ сонсголын хуулиар ороогүй юм байлаа. Энийг үндсэн хуулийн цэцэд өгөхлөөр үндсэн хуулийн цэц авахгүй байна. Зөвхөн сонсголын хуулиар энэ Жаргал сайхангоо ороогүй биш. Авилгатай тэмцэх газрын дарга бас ороогүй юм байна. Тухайн хуулийн дээр нь улиран сонгогдож байгаа болвол сонсгол хийхгүй гэсэн санаа байгаа боловч урд нь анх томилогдохдоо сонсголд ороогүй хүмүүсийн хууль үйлчлэхгүй байхгүй. Тэгээ бүгдээрээ нэг бие энийг одоо өмөрсөн тэгээд нэг юм зангилаанд орчихсон. Одоо энэ байдлаа нэг ичих төвшөнд тэр Ган Зэрэг очи яриач. Манай дээд шүүхийн хараат ус байдалд ингэж халдаж байна. Ийм юм байхгүй. Бид захиалгаар ингэдэг ч гэдэг юм уу. Ядаж нэг юм дүр исгсэн хэлбэрийн ч болтгой нэг юм хийгээч хуульч нараа. Нэг нэвтрүүлэгт ороод попрол ингээд өнгөрдөг. Тэрийг хүлээн зөвшөөрж байгаа юм шиг ийм байдалтай явсаар ирлээ. За 21 оны сонгуул ерөнхийлөгчийн сонгуул болсон шүү дээ. 21 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нөгөө сонголт гэдэг шиг болон шахаж байгаа л одоо тэр Эрдэнэгой энтрийг дэвшүүлээ үстэй. Одоо энэ чинь ингээд нахих гэдэг шүү дээ нийгмийн хардлагаар. За Нарвын алтан уяг гэдэг хүн зөв ч юм уу буруу ч юм уу. За би бол одоо сүүлийн үед эдний хэргийг топ кейсүүд гэдэг юм уу да авилгын топ хэрэгүүдийг боломжоор олж уншиж байна. Яагаад гэвэл энэ шүүгцэг юм энэ дэр бэлэн байдаг. Ардсан намаас Нарвын алтан уяг нь гараад ирвэл айгүй бол ерөнхийлөгч болчих шүү дээ. За өчигдөр оюун эрдэнэ ярьж байгаагаар бол баяр цагт гарах юм гинэ. Сангиж авын баяр цагт. Хэрэг нь хаалттай учраас одоохондоо ярьж болохгүй байна. Гэхдээ нийгмийн мэдж байгаагаар бол энэ хүн чинь 10 жилийн ялагсан баха аваад тэгээ анхан шат руу буцаагаад анхан шатн дээр нь л прокурор дээр очиод дахиад шүүхээр орох хэрэгтэй байтал прокурорууд тэрийг нь хэргийг хаачихсан байхгүй. Хэргийг боогоод шүүх рүү оруулах хэрэгтэй байтал оруулаагүй.
Саяхан тэр оюутлогын гэрээний асуудлаар ингээд хүмүүс ярьсан, сонсгол хийгээл явсан. Тэрэн дээр одоо яг тэрнийг ярьж байхад хүмүүс баяр цогч ямар мундаг юм бэ, мэдлэгтэй юм бэ, ямар юм үзсэн юм бэ, ямар гоё юм бэ гэж магтаад байсан. Яг юмыг дандаа сөрж хардгаараа хойдон хуульч нар үгүй наача Монгол улсыг төлөөлж оюутлогын гэрээн дээр ажиллаж ах та. Нөгөө эсрэг талынхаа хувьцааг худалдаад авчихсан байсан. Хувьцааг худалдаж аваад өөрийнхөө мөнгөөр биш зээл болгож аваад, зээл аваад, хувьцаа аваад тэгээ Монголыг төлөөлж байгаа нэг өртөө хүн чинь Монголыг төлөөлж байгаа Монголын эрх ашигыг хамгаалах ёстой тийм гэрээ хийж исэн. Хүн чинь нөгөө талынхаа хувьцааг авчихаар хэрвээ тэр нь ашиггүй нөгөө талд нь ашиг багтаа авах юм бол хувьцаа нь өсөхгүй. Тийм биз? Тэгэхээр хувьцаа нь өсөхгүй байсан учраас өсөхгүй байх хандлага гарч байгаа учраас нөгөө хоёр талд эрх ашиг зөрчилдөж байгаа байхгүй. Энд чинь шууд гэнт хэрэг. Нарын алтан уяг нь Лүмэдийн ганц үг гэж зөвлөхтэй. Нүүрсний хэрэг гээд нэг том юмар. Одоо бас л топ кейсүүдийн нэгт ордог. Эрүүгийн 263-ын 2-оор за энэ одоо албан тушаалаа уруулан ашиглах энэ төр гээд та нар шүүх цэгийн руу ороод үзээр. Тэгээ ганц үхгүйг бол ингээ ялалсан. Яг хэргийг уншихаар бол бас тэр нүүрс хөтөлбөр энэ төрийг бас л нуглаа хийгээд гаргах чичээгээ шүүх зөв дүгнсэн юм шиг харагдан тэр шүүх цэгийн мэнийг. Хуульч нар нь ядаж уншаар. За одоо өөрт нь одоо алтан уяг гэдэг ч юм уу энэ хүнд нь одоо өөр ямар асуудлууд энэ хөгжлийн банкны асуудалч байдаг юм уу энэ дээр бүгдээрээ бужигнаад тах шиг. Манай улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хууль, сонгуулиар иргэдийн саналыг худалдаж авдаг энэ тогтолцоо улс төрийн намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга нь хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдэгт онцгойлон илүү эрхтэйгээр оролцдог. Ийм байдал байгаа цагт топ улс төрчид гэдэг юм уу ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний улсууд өнгөрсөн 30 жил тэр тогтолцоогоор мачиж дээшээ гарсан. Өөрөөр хэлбэл тогтолцоо нь болонгартай юм чинь тэр чинь шалбаагтайгаа дээшээ гарч байгаа байхгүй. Өнгөрсөн намар би одоогийн ерөнхий сайд Гомжийн Зандан шатрыг үндсэн хуулийн авилгатай дамжих газар өгсөн. Харамсалтай нь авилгатай дамжих газар бол энэ дээр хэрэг үүсэхгүй гэдэг. Тэгээд энэ чинь зөрөөд намаага цагдаад өгөөд би улсын мөрдөн дээр очсон шүү дээ. Улсын мөрдөн дээр бас ажлаа алдаал очиж байгаа. Одоо Зандан шатар, алтан уяг, одоо хэн баяр цогт өөр одоо хэн байна? Хэдэн хүний нэр гаргаж ирэхээр балбуулах зүйл ихтэй. Энэ хэдий чинь нөгөө хуулийн байгууллага нь жоохон шалгаад эхлэхээр нэг юм өлгөөд гаргаад ирчих байхгүй. Яг л би дахин хэлээд байгаа юм чинь тогтолцоо ч өөрөө болонготой байхгүй. Прокурорын тухай хууль бол босоо тогтолцоотой байдаг. Ерөнхий прокурорт нэг юм санаанд орлоо гэхэд прокурор цэргийн байгууллага шиг ажилладаг босоо тогтолцоотой. Учираас хэнийг ч хаанч ямар ч сонгуульд өрсөлдөх байсан түүнийг яах нь хязгаарлаж, хязгаарлаж эрхийг нь хааж чадна. Би прокурорын тухай хуулийг ярихаар прокурорууд дуурахгүй байгаа. Та нар хүний урманд энэ гүнбэлэг худлаа яриад байна гэд хэлээд. Би маш олон хуульч нарыг цуглуулж агаад ийм хэрэг дээр ингэсэн штэ. Энэ дээр нь ингэсэн штэ. Ийм зүйл заалт гэсэн би жидүү юу байдгийг нөөсний хэрэг тэр одоо энэ Монголд болохгүй. За тэр нэг офшорууд байна. Офшорын хэрэг гэл нэг мандсан тэгэл чимээг болсон. Энэ бүх зүйлс дээр чинь нотлох баримтууд хүнд ярих зүйлс гаргаж ирээд цаас үзүүлчих юмнууд байгаад.
Яагаад та нар бид нар хараат бус байдлаа алдаагүй гэдэг нэг ядаж мэдээлэл гаргах чаддаггүй. Дүр ихсэн ч байсан нэг мэдээлэл гаргах л та. За тэгээд одоо энэ хууль зүйн сайд инх хоёр байна. Прокурорын хуулиа өөрчлөөд өгөө, улс төрийн нам сонгуулийн хуулийг өөрчлөөд өгөө гэхлээр нэг л их сэлэм эргүүлсэн папро. Цагаан сарын өмнө нэг хэрэг гаргаж ирээд тэгээд нэг хэрэг ярьсан болоод нөгөөх нь тэгээд нөгөө үн хүндгүй болчихсон. Өөрийнх нь үг үн хүндгүй болчихсон учраас тэгсийг замгарчлаа шүү дээ. Олон хүмүүс бизнес эрхэлж байгаа улсууд ирэх юм аа. Энэ улс төрийн зодооны чинь завсарт нь янз бүрийн бизнесүүд хөл алдаад байна. Хэлээд шүү дээ. Та нар зодтолдох юм бол бие биенийгээ аваад хийгээд заяа. Бие биенийгээ хийгээд. Хийж чадахгүй худлаа завсарна байх баахан нөхдүүдийг хөлдөн чирж зарим нь хэдэн сар суулгаж муулгаал тэгэл хэрэгсэхгүй боллоо. Цагаадлаа гэл өнгөрч байгаа юм. Энэ хөгжлийн банкны хэрэг яасан? Асал баахан хүн нэрлэлээсэн тэгэл байхгүй. Соочлоор баахан гөвдөг. Ногоо автуусны хэрэг гээл бас нэг үзээлээс. Тэгээ яасан? Улс төрчнөр нь хаацсан тэр. Худлаа нэг сенсацлдаг байдлаас одоо бол залхаж байна. Энэний хөлд юу өргөдөж байна гэвэл шүүх болон төрд итгэх итгэл өргөдөж байна. Энийг л хэлэх гэсэн. Тийм учраас улс төрийн намын тухай хуулиа энэ авилгын их үүсвэр болгоод байгаа улс төрийн намын тухай хуулиа бизнесийн бүлэглэлээс салгаач. Сонгуулийн хуулийг энэ авилгын төрд оруулдаг одоо авилгыг төрд оруулдаг үндсэн хаалга болгоод байгаа энийг болооч. Тэр бомд 500 сая төгрөг зарцуулаад хэн тэнд чин гишүүн болохгүй явж идэг юм бэ? Одоо энэ өчигдөр нэг $500,000 бод группээс хэн авлаа, энэ хоёрыг авлаа л гэсэн нэг тийм юм яриад өнгөрчлээ. Айгүй бол сонгуульд өрсөлдөхөөл мөнгө авсан байж таарах гэдэг шүү дээ. Тэр бом 500 яаж энэ хоёрт байх юм? Сургалтын сангаас гадаад явна гэж мөнгө авчаа сургуульдаа сураагүй тэгэл тэр мөнгөө завшицсан байж байгаа л өнрөө гарч ирэл баахан орилол тэгэл тэр завсар нь эдэрч мөнгөө төлөө өсдөг. Энэ юуг би бас хэлмээр байгаа юм. Тэр сургалтын төрийн сан гэдэг. Одоо нэг энэ олон ерөнхийлөгчийн тэтгэлгээр явж байгаа гэж энэ өндөр оноотой хүүхдүүд яваад байна шүү дээ. Тухайн үед бас сургалтын төрийн сан чинь бас яг ийм шалгалтанд ороод тухайн салбартаа тэргүүлээд явж исэн хүмүүс байдаг. Тэд нар нь одоо энгийн дараа их сургуульда, МОС-да ч юм уу, эсвэл энэ ангаахын сургуульда ч юм уу багшлаад явж байгаа улсууд байна. Тэрний хажуугаар ямар нэгэн конкурс өгөөгүй зүгээр гүйж ороод тэр юм хамрагдаа тань талаараа явсан улсууд ч хийсэн байгаа. Энийг ялгаж бас ярих хэрэгтэй. Тэр $500,000 авсан гэдэг байгаа нь бол би айгүй бол үнэн бах гэж бодод байна. Тэр бомд 500 сая төгрөг энэ хоёрт хий өгөх юм. Нэг барьцаатай энэ ямар бизнесмен нэг юм одоо юу гэдгийг өгдөг. Тийм биз дээ. Яг өгдөг байж болно. Гэхдээ тэр бом 500-аар юм уу 100-аар нь ч юм уу ингээд фандинг гэж байгаа шүү дээ. Тэрийг босгоод явхад хэцүү шүү дээ. Буцаад авилгалын системийн авилгалдаар хамрагдаж байгаа байхгүй. Тийм учраас би энэ зандан шатартай эвлэрчээч чи юу хүсэж байгаа юм бэ ч гэдэг юм уу. Өнгөрсөн намраас хойш надад маш олон хүн одоо хэлсэн. Би тэгээд эвлэрээд яах юм? Би Домжин зандан шатар Батөмрийн инх хоёроос нэг л зүйл тодорхой хүсье. Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хууль, прокурорын хууль гэсэн энэ гурван авилгалын гурвалжинг өөрчлөлтгөөч. Энэ хуулиудыг нь өөрчлөлтгөөч.
Энэ хуулийг чинь өөрчлөх юм бол та нар шиг ингэж шалбааг туучиж элдв заваа юм энэ тэндээс ёолхны мод шиг өлөгжиж энэ улс төрд чинь гарч ирэхгүй шүү дээ. 27 оны сонгуул тэгээ хинт чинь саналаа өгье. Хэрвээ бид энэ тогтолцоог цэвэрлэлсэн байх юм бол цэвэр залуучууд гарч ирнэ шүү дээ. Одоо бидэнд сонгох гэхлээр сонголт байхгүй. Эмэл. Тэгэхээр энэ хуулиудыг нэг анхаарад миний ярьж байгааг нэг сонсоод би энэ чи ухаантайдаа ч юм уу тийм юм гаргачаад байгаа юм ерөөсөө байхгүй. Энэ чи олон жилийн туршлага та нар дунд би явсан анзаарсан зүйлс уншсан энэ зүйлсээс энэ 3 хуулийг өөрчилчөөч. Ийм л юмыг би олж харчаад байна. Бичээд зарим хуулийн төсөлт юмнуудыг би бичсэн. Өгсөн. Улс төрийн намын тухай хуулийг эцсийн найруулга дээр нь уншаач гэдэг улсын их хурлын дарга байхдаа Зандан шатар дуудсан. Би очсон. Ийм байна гэд нүүрэн дээр нь уншаад энийг ингэж өөрчлөөч. Энийг ингэж салгаач гэдэг. Одоо манай намын гинсэг Содбаатар ах байсан. Өөр одоо хин ч байлаа нэг хэдэн хүн байсан. Би ингэж энийг ингэж гээд өөрчлөд. Ийм залгийн юм одоо ингэж хийхгүй ээжэж. Тэгээ энэ залгийн юм хийхгүй ээжэж зүгээр л ийм наан цаана нэг ингэж аргацаагаал хачаачи юмнууд ярил яваад. Үндсэн суур бохирлыг чинь тэр одоо хүний арга яс тогтолцоо одоо хүний бие махбод антом гэж байдаг бол тэрэн дээр чи юу байгаад байна вэ гэхэл хаана нь хатгавал энэ нүж чинь байна вэ гэдгийг чинь би хэлээд өгöd байгаа шүү дээ та нарт. Тэр нүж чинь задрах юм бол та нар дахид сонгогдохгүй болох байх гэдэг дээр хит их хайгаад. Гэхдээ тэгээд урт насалж удаан жаргахгүй та нар. Ард түмний дунд явхад эцгийнхээ нэрийг бүтэн хэлж чадахгүй хэдэн өгчл үлдэн шүү дээ. Яасан шунаж дуустдаггүй, барагддаггүй. Эрх мэдлийн төлөөх дайм. Би одоо хэлэх гэсэн юмнуудаа нэлээд хэлээд хүмүүс захаасаа ойлгож авах шиг. Ганцаараа ярьсаар хагаад ерөнхийдөө жоохон юу гэдгийг болдгийм үү гэсэн маягтай байж исэн чинь тэгээд л бас нэг цаанаасаа нэг юм болохгүй маа энэ чинь ингээ хөдлөхгүй бол энийг ингээ яриад өгчихгийнсэн. Энийг засаад өгчихгийнсэн. Хүнээр бити яриул заяа та нар. Нэг эвлэрчи одоо ингээд энэ чинь нийтийн эрх ашиг байна юу гэж хүнээр бити яриул за. Би өөрийгөө болгоод явчихна. Нохой ингэдэг юм баасаа иддэг өвчин байдаг гинэ. Ер нь амтан нохой энэ төр. Энийг копрофагия гэдэг юм. Копрофагия гэдэг юм шинжлэх ухааныхаа нэр. Бид бол одоо зөвхөн манай энэ эрх зүйн энэ сонгуулийн тогтолцоо улс төрийн нам прокурорын шүүх эрх мэдэл гэдээ яриад байгаа юмд дээр би нэг нохой баасаа иддэгтэй зөөрлмөр. Энэ яадаг вэ гэхээр нохой баасаа идээд баасаа идээд нь шүү дээ. Баасаа идээд дахиад баагаа дахиад баасаа идээд тахлаар чинь тэр чинь турж эцэдэг юм байгаа юм шүү дээ. Хажуугаар нь шинэ хоол идээд шинэ хүнс идээд байсан ч баасаа идчихэл байгаа бол тэр чинь дахиад л яах нь хүн тэр нохойны чинь бие ингээ эргэлдээд ямар ч үр шим өгөхгүй улмал эцээж тураагаад. Энэ 3 хуулийг өөрчлөхгүй болвол ардчсан намынхан хичнээн гэргээ тараагаад ардын намынхан хичнээн батламж тараагаад хүн намынхан зөндөө их зүүдлээд энэ ерөөсөө та нар цаашаа хөгжихгүй улс орн чинь улмал авилгын торонд улмал авилгын сүлжээнд ороод улмал хордоод байх. Оюун эрдний яадаг ч үлээ нөгөө шүүр ямар 5 иш ажиллагаач билүү тэр ажиллагааг хаа байна. Одоо Зандан шатар гарч ирэл бас л нэг гой юм яриад гэтээ үндсэн баасаа засахгүй байгаа учраас хажуугаар нь эдийн засаг сайжрах чаан тэгэх чаан ингэх чаан нэгэд
Өчнөө гой үлгэр яриад эн чинь улмал хордоод байна. Өнгөрсөн жилээс 10 байраар ухарсан шүү Монгол улс. Авилгалын индексээр. Энэ ард түмэн эндээ дасцсан байгаанаас хамгийн аимшигтай зүйл. Эдгээр ингэж л байдгийг, идчил байдгийг бүгдээрээ дасчихсан. Одоо тэгээ яах юм бэ? Хөдөө орон нутагт улсын их хурлын гишүүд уулзалт хийгээд явж байгаа. Улаанбаатар хотод уулзалт хийгээд явж байгаа. Зурагтаар ярьж байгаа. Бүх сэтгүүлчид, бүх ард түмэн тэр уулзалтанд очиж байгаа, телевизийн нэвтрүүлэгт нь орж байгаа бүх хүн бүгдээрээ нэг дуугаар улс төрийн намын тухай хуулиа чи хизээ өөрчлөх вэ? Энэ их том баас байна гэдээ асуу заяа. Сонгуулийн тухай хуулиа ингэж их мөнгө зарахгүйгээр гаргадаг, авилгагүй болгодог ийм тогтолцоог хизээ засах вэ? Энэ баасаа чи хизээ засах вэ гэх хамгийн түрүүний асуултаа асуу. Прокурорын тухай хууль Хойд Солонгос, Орос, Хятад гэх мэт орнуудад байдаг шиг энэ босоо тогтолцоотой анхан шатны прокурор өөрөө ардчилсан байдлаар яваад ажиллаад Солонгос шиг ерөнхийлөгчийгөө бариад хийждэг ийм тогтолцоо хизээ бүрдэх юм бэ гэж асуу. Энийн чин дараа тэр эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангууд чинь хоосорсон хулгайнууд чинь цэгцрээд тэр тэтгэм бүх юм чинь цэвэршээд ирнэ. Энэ гурван хуулийг дахин асуу. 126 гишүүн байна энэ улсад. Хууль санаачлагч Монгол улсын ерөнхийлөгч байна. Хууль санаачлагч Монгол улсын засгийн газар байна. Энэ гурван баасаа та нарын нэгэнч сонирхож хөдөлж чадахгүй байгаа чинь ямар учиртай. Ялангуяа тэр жагсаалт гэдэг оюун эрдэнэ яриад ил. Би оюун эрднийг бол хэдэн Монгол улсын ирээдүй болсон хэдэн хүүхдийн мөнгийг үр дүнгөө зарсан муу ерөнхий сайд гэж боддог. Гэхдээ оюун эрдэнэ өчигдөр тэрийг хилээд ил. Жагсаалтаар орж ирсэн улсуудаа та нар наатахаа хамгаалаач гэдэг. Та нар харьцангуй мөнгө төгрөг зараагүй элдв ард түмэн ардчилсан элдв ард түмэн гэж би ард түмнийг хэлэхгүй. Элдв ардчилсан ардын намын гишүүд гэдэг энэ сонгуулиар нэг мөнгө хідэн цаас хийчихсэн. Энэ нэг бензиний мөнгөөс нь илүү авчихсан гэсэн энэ тогтолцоогоор та нар ороогүй гишүүд шүү. Ямар амар юм байдаг гэж бодож байна. Би ардын намын сонгуульд олон удаа тог болж явсан. Сум аймаг над яваагүй газар байхгүй. Бүгдээрээ эвдээ сайхан найрсаг залуучууд бүгдээрээ миний найз нөхөд байгаа. Гэхдээ бид нар энийг дандаа ярьдаг. Энэ нэг чөтгөрийн тойрог хизээ алга болох юм болоо гэж бид нар өөрсдөө ярьдаг заяа. Гэхдээ эрх мэдэл авахын улс төрийн карьер хөөж байгаа залуучууд хүссэн үсээгүй тэр заваан тогтолцоо руу чинь ороод өнөөдөр ингээд 20 жилийн өмнө бид нар адилхан байсан залуучууд одоо их хурлын гишүүн болцсон, сайд болчихсон. Нөгөөх нь умбаад явж. Харамсалтай байгаа биз. 1990 оноос хойш ч одоо хэдийн 36 жил энэ баасыг хөгжүүллээ. Дахиад хэлье. Копрофагия гэдэг өвчнөд Монгол улс нэрвэгдчихсэн. За жаахан эмоостой ярьчих шиг боллоо. Сонссон бүхэн энийг түгээгээд хэрэгжүүлээд энэ улс төрчнөөс энэ гурван хуулиа өөрчлөөд өгөөч гээд хэлмээр байна. За дахиад нэг сэдв. Өчигдрийн ярилцлаган дээр оюун эрдэнэ Монгол улсын ерөнхийлөгчийн
энэ сонгодог сонгуулийн тогтолцоог ярина лээ. Тэр бол зөв ярьж илэн шүү. Манай аврага яг уу худлаа ааших үедээ аашаад тэг явдсан байгаа зөвхөн нийтлэгээрээ тэр ярьж байгаа зүйлсүүд дотор нь бас үний юмнууд байна л шүү. За яа. Тэрнийг та нар хараарай. Монгол улсын энэ эрх зүйн тогтолцоо үндсэн хуульч ёс маань өөрөө парламентын бүгд найрамдах улс гэж явдаг. Парламентын бүгд найрамдах улс гэдэг дээр ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгодог өөр улс дэлхийд байхгүй. Энийг данх ганцаараа яриад байгаа юм биш. Энийг хүн болгон ярьдаг. Улс төр сонирхдаг хүмүүс бүгд ярьдаг. Улс төрийн энэ нөхцөл байдлыг харахад ийм тогтолцоо манай цаашид хэрэггүй юм байна гэдгийг бол улам баталчихлаа. Үндсэн хуулийн эхийг баригч Брагийн чимэд багш ийм юм байж болохгүй. Парламентын бүгд найрамдах улс юм бол парламентаасаа ерөнхийлөгчийгээ сонгоо гэд хэлээд яриад бараг байхгүй да. Анх үндсэн хуулийг батлах жаахад. Гэхдээ ерөнхийлөгчийг ард түмнээс сонгоно гэж гүйсээр хагаад нэг хэсэг нь одоо аманд ороод ингэ явчихсан. Энийг болохгүй юм аа, ийм юм байдгүй юм аа гэж багш ярьж ирсэн. Энийг өөрчлөх цаг нь болсон. 19 оны нэмэлт өөрчлөлтийн үеэр энэ арай хүрэхгүй байсан. Би тухайн үед энэ ажлын хэсэгт ажиллаад судлаачийн хувьд оролцож байсан. Одоо бол энэ ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгодог байдлаа одоо болоо. Энийг засчихвал засгийн газар улсын засгийн газрын үйл ажиллагаатай бас нэг ерөнхийлөгчийн үйл ажиллагаа давхцаад хэрүүл хийгээд байдаг байдлаар болох байхгүй. За ийм юмнууд байна. Бүгдээрээ цааш нь энэ гурван бааста хуулийг өөрчилгээд нэг давалгаалмаар биш. Бүгд нь амжилт хүсье. Хэн байх нь үл шалтгаалan Копрофагия гэж тэр бааса иддэг өвчнөө эмчлэхгүй бол бид нар хаашаач хөдлөхгүй.